Ямар асуудлаар таныг авилгатай тэмцэх газараас дуудсан бол гэдгээр дээр та тайлбар өгөөч. За их баярлалаа. Ингээд танай телевиз бас ийм удаан хүлээж зогссон ийм учраас одоо та бүхэнд хариулж ингэж ярья гэж ингэж бодсон. Мэдээж хууль хяналтын байгууллагын зүгээс асуудал тодруулах зүйл байсан байх. Тэгээд яг өмнө нь бол одоо ямар асуудлаар дуудаж байгаа, ямар учиртай юм бэ гэдэг дээр би мэдээгүй байсан. Тэгээд сая орлоо мэдлээ. Тэгээд яг өмнө нь хэрэгсэхгүй болгосон хэрэг дээр нэг хэргийг одоо дээд шатных нь прокурор хүчингүй болгосон юм байна. Би нэг энэ Америкийн сургууль гэдэг одоо дунд сургууль гэдэг сургуулийг байгуулах үйл ажиллагаанд оролцож ирсэн. Бүр өмнө нь 2000-аас 2003 онд Америкийн нэгдсэн улсад сураад ажиллаж байгаад ирээд тэгээд ер нь энд нэг тийм англи хэлтэй сургуулийг бий болгох нь зүйтэй юм байна гэж тийм одоо сургуулийн үйл ажиллагаанд оролцож исэн. Тэгээд энэтэй холбоотойгоор хэрэг үүсгэсэн нэг тийм зүйл байсан. Тэгээд үүнийг үзэж шалгаад тэгээд хяналт тавьж исэн прокурор нь хүчингүй болгосон. Тэгсэн уг нь бол хяналт тавьж байгаа прокурор нь биш, түүний дээд шатны прокурор нь хүчингүй болгох ёстой байна л да. Тэгэхээр хяналт тавьж исэн прокурор нь хүчингүй болгосон учраас тэр хүчингүй болгосон шийдвэр нь одоо буруу болжээ. Нэг үгээр хэлбэл хуулийн хувьд бас нэг жоохон процессын ч гэдэг юм уу, тийм алдаа болсон юм шиг байна. Тэгээд дээд шатны прокурор нь хүчингүй болгосныг л хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгоо шийдвэрлэж байгаа. Тэгэхээр одоо тэр хэрэг нь дахиад сэргэж байгаа гэсэн ийм утгатай юм байна л да. Тэгээд энэ дээр тайлбар өгсөн. За үүнээс өөрөөр бол хэрэг одоо нээсэн шалгаж байгаа тийм зүйл байхгүй. Тэгээд өмнө нь би одоо та бүхэнтэй уулзахдаа хэлж ирсэн. Ер нь миний баримталтай гол зарчим бол бид нар энэ хуулийн байгууллагын ажилтнууд хуулийн байгууллагад маш хүндэтгэлтэй хандах ёстой. Тэгээд асуудал тодруулах одоо албан тушаал дээр байсан ч гэсэн асуудал тодруулах зүйл байвал түүнд нь хариулж явах ёстой гэж боддог. Тэгээд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 16, 17 онуудад бас одоо бараг 12 асуудлын жагсаалт гаргаад за ийм одоо зүйлүүд ингээд манай газарт одоо тантай холбоотой тавигдлаа. Энэ дээр тайлбар авах хэрэгтэй байна гэд бичгээр надаас тайлбар авч ирсэн. Асуултууд асууж ирсэн. Тэр үед одоо би их баярлж ирсэн. Ягаад гэвэл манай хуулийн байгуулагч үнэхээр одоо өндөр ёс зүйтэй ямар ч ажил албан тушаалтай байсан хүнээс авах юм авдаг, тодруулах юм тодруулдаг. Ингэж одоо хуулийн дагуу ажилтдаг юм байна л гэж ингэж үзэж байсан. Одоо ч тийм бодолтой байгаа. Тийм учраас Монгол улсын энэ хуулийн байгууллага яг хуулийнхаа дагуу ажиллаж байгаа үйл ажиллагаанд нь бид одоо тусалж асуух зүйл байвал тэр асуух зүйлд нь асууж хариулж ингэж явж явах ёстой. Тэгэж явсаар байгаад 2023 оны одоо өдөөд юм да. Тэр нөгөө хэргийг хянаад тэр үүсгэсэн хэрэгүүдийг хянаад бүгдийг хэрэгсэхгүй болгосон юм. Тэгээ хэрэгсэхгүй болгоод бас тэр хэрэгүүд үүссэнтэй холбоотойгоор хөлийн хориг гэж тавьдаг штэ. Тэгээд хэрэгсэхгүй болохоор хөлийн хоригийг тавьсан шүүгчийн шийдвэр бас шүүх хуралдсан бүр. Тэгээ хөлийн хоригийг одоо тавьсан тэр шүүгчийн шийдвэрийг бас хүчингүй болгосон. Ямар нэгэн зүйлээр одоо оргон зайлсан зүйл байхгүй. Тэгээ тэр үед 2023 оны 9 сард надад Стэнфорд их сургуулиас ирж ажиллаач гэдэг ийм одоо хүсэлт ирсэн байгаа, урилга ирсэн. Тэр урилгын дагуу 2023 оны 9 сард одоо би Монголоос одоо ч дахиад 8 сар болж байна. Нэг 2 жил гаруй, бараг 3 жилийн өмнө явсан. Тэгээд дээр нь би бас нэг 12 тийм одоогоор яг би тоолж үзэхэд олон улсын шинжтэй байгууллагууд үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Тэгээд сургууль дээрээ байнга ажилладаг. Тэгээд нэг сардаа нэг 2-3 удаа ийш тийш явах урилгатай байдгийн. Тэгээд маш завгүй ажиллаж байгаад сая одоо энэ амралтыг ашиглаад нааша хурч ирсэн байгаа. Тэгээд ийм прокурорын шийдвэр гаргаад өмнө нь одоо хэрэгсэхгүй болгосон тэр прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор нь хүчингүй болгосон. Энэтэй холбоотой одоо танаас тодруулга авж яах гэсэн. Тэгээ би энд нь өмнө мэдүүлсэн. Өмнө нь одоо тэр зүйлүүд эндээ байгаа. Надад бол нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэдэг ийм байдлаар ярилцлаа. Мөн хуулийн байгууллагаас тодруулах шаардлагатай асуудлууд байгаа. Одоо тэр 3 жил шахам одоо болсон энэ талаар ч юм уу одоо хүмүүсээс гарч байгаа зарим зүйлүүдээр бас хуулийн байгууллага тодруулъя гэж бодсон зүйлүүдэд тодруулж асуусан. Яг тэнд нь хариулаад ингээд гарч ирлээ. Ийм л зүйл байна. Яг л цаг 30 минутын хугацаанд энэ асуудлыг хүргээл тойрж ярьсан гэсэн үг. Тий. Энэ одоо гадны ямар нэгэн хөрөнгө оруулалттай сургууль байсан гэсэн үг үү? Энэ мөнгөтэй холбоотой асуудал энд яригддаг.
мөнгөтэй холбоотой тийм асуудал байхгүй. Тэр сургуулийг байгуулахтай холбогдсон асуудал уу? Ер нь тэр яг санаачлаг гаргасан. Тэгээд энд одоо би өмнө нь ерөнхий сайд болох үедээ мөн одоо ерөнхийлөгч болох үедээ тэр сургуулийн 10% эзэмшдэг гэдгээ нөгөө хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр байнга гаргадаг штэ. Байнга гаргаад өгөөд ингээд явж ирсэн. Тэрнтэй холбоотой гарсан зүйл нь бол ор үндэсгүй хуулийн юм үндэслэлгүй зүйл байгаа. Ер нь энэ талаар бас тухайн үед нь прокурорын байгууллагад хандаж бичиг өгж ирсэн. Зүгээр нэг юм харж байхад өнөөдөр Монголд нэг болохгүй байгаа хамгийн буруу юм бол төр насар томорцсон. Төрийн идэж уудаг хэрэгэлдэг юм нь маш их одоо дэлбэртлээ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулаад тэр хулгай авилга гэдэг юм уу маш олон зүйлүүд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ лүү мэдээж одоо хууль хяналтын байгууллагууд анхаарч ажиллаж байгаа байх. Нэгэнт одоо прокурорын зүгээс тэнд өмнө хэрэгсэхгүй болгосыг хүчингүй болгосон учраас бас тодруулах шаардлагатай би ингээд хуульч ийм хүмүүстэй зөвлөж байгаад прокурорын байгууллагад тэр үндэслэлийг асуугаад одоо хүсэл тавих юм л бодолтой байна. Одоо бас яг тантай уулзсныг асуухгүй байж болохгүй нэг асуудал өгөхөр Эпштейн хэрэг гэдэг асуудал яригдж байна. Улсын хурал дээр хяналтын сонсгол хүртэл явуулъя гэдэг ийм зүйлийг ярьж байна. За Америкт бол бас тодорхой хэмжээнд баримтлагаа явуулж байгаа учраас экс ерөнхийлөгч маань одоо эх орондоо ирчлээ гэдэг ч юм ийм хардлагч бас байх шиг байна. Та энд юу ямар хариулт өгөх вэ? Ер нь энд нэг зүйлийг хэлэхэд Америкийн хууль хяналтын байгууллага бол одоо надаас хамаарах зүйл байхгүй шүү дээ. Илүү бие даасан байдалтай ажиллаж чадна. Хэрвээ тэнд одоо хууль зөрчсөн зүйл байвал шууд ирээл асуугаал тэгэл хууль зөрчсөн бол одоо хэрэг үүсгэх ч юм уу ийм үйл ажиллагаанууд тэнд явна шүү дээ. Тэгэхээр миний ажиллаж байгаа сургууль дээр нь тэр олон улсын байгууллагууд чинь маш их наривчлсан судалгаанууд хийж идэг. Энэ хүн ер нь ямар хүн юм бэ? Манай байгууллагын энэ үйл ажиллагаанд оролцоод явхад үнэхээр хэрэгтэй хүн мөн үү? Энэ хүний энэ ярьж хэлж байгаа зүйл одоо манай сургуулийн хувьд одоо чухал зүйл үү гэх тэр бүх хууль хяналттай холбоотой зүйлийг бүгдийг судалж идэг. Би бол одоо өөрийнхөө ажил үүргийн дагуу Африкт ч ажилладаг, Европ, мөн Америк, тэгэл бусад бүх газар ажилладаг. Тийм учраас тэдгээр одоо орны хууль хяналтын байгууллагууд мэдээж одоо бие даасан надтай харьцахдаа ямар нэгэн одоо миний нөлөөлөлд орохгүй шүү дээ. Ийм зүйл байгаа. Дээрээс нь тэр одоо хүний тухай хэлэхэд тэр бол муу хүн. Одоо хүний адаг гэж хэлж болно. Гэхдээ тийм хүний адаг тийм муу хүмүүс чинь өөрийнхөө тэр муу зүйлийг дандаа нууж явдаг. Тэгээ нүүбийн одоо чуулган хурлын үеэр тэнд маш олон хурал уулзалтууд болж байгаа шүү дээ. Гар барьж байгаа, хоол унд идж байгаа тийм ээ. Тийм урилгууд явж идэг. Тэр үеэр одоо надтай тааралцсан ийм зүйл байгаа. Тэгвэл тэнд одоо хууль бус зүйл ярьсан, буруу зүйл ярьсан тийм тухай зүйл ерөөсөө байхгүй. Одоогийн тэр нэг гараад байгаа янз бүрийн одоо зүйл дээр бүр ингээд кейс гэд бичсэн байгаа шүү дээ. Тэр чи одоо үнсий гэсэн үг шүү дээ. Тийм одоо үгийг жишээлбэл би бичихгүй шүү дээ. Тэгэхээр энэ тэр Эпштейн гэдэг хүн чинь 7 жилийн өмнө өгсөн. 7 жилийн өмнө өгсөн. Тэнд ямар нэгэн баримтчилгаа явж байгаа юм тухайн асуудал ерөөсөө байхгүй. Америкийн тэр одоо конгрессийн хүрээнд шалгах, асуух шаардлагатай юм зүйлүүд байгаа. Тэгээд тэн дээр бас нэг их нарийн тогтоосон зүйл бол тийм муу зүйлтэй нөгөө улс төрд ашиглах гэж одоо Америкч адилхан Монголч адилхан байгаа штэ. Улс төрд ашиглах, хүмүүсийн тархийг угаах үйл ажиллагаанд ашиглахын тулд тодорхой нэр хүндтэй хүмүүсийг үүнтэй холбогдуулж харлуулах гэдэг ийм зүйл явдаг. Тэгэхээр энэнийг бол ялгаж харах ёстой гэдэг ийм зарчим бол олон улсын байгууллага болон одоо тэр Америкийн хууль хяналтын байгууллагууд өөрсдөд нь мэдээж байгаа. Тэгэхээр тэр одоо хүний 8-ны үйл ажиллагаанд оролцсон ч юм уу тийм ээ. Тэрний нь одоо мэдсээр байж оролцсон. Тэр одоо арал энтер дээр байдаг тэр нэг үйл ажиллагаа гэж одоо яригдаад байгаа шүү дээ. Тэр лүү нь явсан. Тийм зүйл байна уугүй юу гэдгийг мэдээж харж байгаа. Над ерөөсөө тийм зүйл байхгүй. Мэдээж тэнд зүгээр л одоо тэр Wall Street гэдэг чих том одоо санхүүгийн байгууллага байгаа шүү дээ. Тэнд байдаг л одоо нэг тийм санхүүч хөрөнгө мөнгө босгодог улс орнуудад тусалдаг гэсэн ийм л утга агуулгаар л танилцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хар талын бол хэнд ч хэлэхгүй. Тийм учраас зүгээр тэргээр тааралдаад тэр одоо хоолунд идэх тэр үеэр таарлцсан тэр нь одоо мэдээж тэр хүний одоо тэрндэглэл тэр зүйлд нь орсон байдаг ийм зүйл байгаа. Түүнээс биш ямар нэгэн хөрөнгө оруулалт одоо оюу толгооч гэдэг юм уу зарим нь одоо тэгэл хардаад байгаа шүү дээ. Тийм хөрөнгө оруулалтын тухай ярьсан, хэлэлцсэн тийм юм ерөөсөө байдаггүй.
Тэгээд тэн дээр одоо тэр Монголын хувьд бас тусал дэмжих Монголын бизнесийн орчин таатаулахад Америкийн нэгдсэн улсын сангийн сайдаар ажиллаж байсан Харвардын их сургуулийн ерөнхийлөгч байсан Ларри Саммерс гэх хүн байдаг. За мөн Нүүбийн одоо инх тайвны институт гээд одоо том үйл ажиллагаа явуулдаг ийм институт байдаг. Тэнд бас одоо бүртгэлтэй оролцож байсан тиймэрхүү юмнууд байдсан байлээ тэр хүний. Одоо тиймэрхүү тийм үйл ажиллагаа тэгээд тэр бүхнээс мэдээж одоо харддаг. Тэгээд миний нэртэй холбохоор одоо хардах юм уу харлуулах тийм үйл ажиллагаанд иргэдийн тархийг угаах ийм үйл ажиллагаанд ашиглах гэсэн ийм буруу хандлага байгаа. Сонсгол явуулахыг та юу дэмжиж байна? Сонсгол одоо юугаар явуулах вэ? 7 жилийн өмнө хүчсэн хүн. Тэгээ надад тийм холбоотой мэдээлэл ерөөсөө байхгүй. Одоо тэгээд шалгаад авах зүйл байхгүй. Тэгээд тэр одоо Америк руу хандсан барьсан бичиг энэ төргээд байгаа. Зүгээр л нэг тийм улс төрийн ээлж шуугаан тарих гэж байгаа болов уу гэж би бодож байна. Өөр янз бүрийн зүйл байхгүй. Би энд ирсэн дээрээ мэдээж одоо өргөж өсгсөн хүүхдүүдтэйгээ уулзна. Үнэхээр тэр сонсгол явуулах гэж байгаа гишүүн одоо уулзъя гэж байгаа бол би нээлттэй. Тэр хүүхдүүдтэй уулзахад тэр гишүүнийг үрж болж байгаа. Би ер нь одоо гэр бүлийнхаа хүнтэй ярьж байгаа. Ер нь тэр нөхрийг уриад тэгээ зүгээр ямар нэгэн бичлэг ямар нэг юу үгүйгээр тэр хүүхдүүд нь байна уу? Одоо ямар ажил алба эрхэлж гэнч гэдэг юм уу тийм ээ? Иймэрхүү байдлаар танилцуулж болно. Яг миний тэр өргөж өсгсөн хүүхдүүдээс Америк руу гараад явсан хүүхд ерөөсөө байхгүй шүү дээ. Бүр өмнө нь одоо нэг манай хүний дүүгийн хүүхэд байсан. Тэр хүүхдийг өргөж авсан. Тэр хүүхэд сургуулиа төгсөөд Америкт очиж сураад тэндээ ажил амьдралаа одоо тэндээ ажиллаад амьдраад явж байгаа юм л хүүхэд байгаа. Тэр бол одоо манай 4 хүүдээр нэмэх нэг охин гэж явдаг. Тэр хүүхэд бол өргөж авсан хүүхэд. Энэ 20 хэдэн хүүхдийн тухай асуудал бол одоо багад нь нөгөө асархын цэцэрлэгт байхад нь одоо өргөж авах биш асархын цэцэрлэгт байхад нь уулзаад ер нь яг олон хүүхэдтэй болъё л гэж бодож исэн. Тэгээ олон хүүхэдтэй болъё нэмж хүүхэд өргөж авах уу гэж хагаад 2-1 хүүхэд өргөж авъя гэж хагаад нөгөө хөөрхөн хүүхдүүд ч одоо бүтэн ангиараа байж байгаа штэ. Гэхдээ ер нь заавал 1-2-ын салгаж өргөж авна гэж яах юм бэ? Бүтэн ангиар нь дэмжийа. Энэ хүүхдүүдийг бүр тэр асархын цэцэрлэгээс болор сан цэцэрлэг гэж байгуулад тэрлүүгээ аваад 10 хэдэн жил өсгөж өндийл гэж явсан. Тэгээд аяндаа энэ хүүхдүүд чинь тусд ороод ингээд өсөөд өндийгээд ирэхээр хамгийн гол нь ард талд нь байдаг аав ээж нь ч юм уу ах дүү нь ч юм уу тэр хүмүүсийг бид нар бүгдийг тогтоосон байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүдийн чинь баг тал хувь нь л одоо эцэг ихгүй ч гэдэг юм уу ерөөсөө ард нь одоо ийм хамаатан садан байхгүй гэдэг. Бидний гол зорилго бол тэр хүмүүстэй нь холбож өгөх. Тэгээд тэр хүмүүстэй нь холбож өгöd. Тэгээд тэр бүх хүүхдүүдийнхаа ар гэрийнхнийг тогтоосон. Тэгээ тэр хүмүүс чинь тэр хүүхдүүд чинь 7 8 дугаар ангид ороод ч юм уу 10 хэд 14 5 хүрээд ирэхээр манай хүүхд өссөн байна. Одоо буцаагаад авч болох юм байна. Их баярлалаа гэд хүүхдүүдээ тэр айлчин буцааж авч байгаа штэ. Түүнээ бүгдээрээ одоо буцаж очиод ингэж байгаа. Бүгдээрээ буцаж очисон ч гэсэн одоо намайг аавал гэдэг, манай хүнийг ээжээ гэдэг багасаал тийм одоо 3 4 5 6 тагаас эхлээл 10 хэдэн жил хамт байсан хүүхдүүд байхгүй юу. Хамгийн хэцүү үед нь бид нар тусал дэмжиж ингэж л явж байсан. Манайхан ч нэг хэдэн төгрөгтэй болол ирэхээр нэг морь худалдаж аваад юм уу одоо өөр юмд зардаг. Бид нар нэгч болов хэцүү амьдралтай хүүхдэд туслаад олуулаа амьдрах сайхан гэл ингээл амьдрал хамт явсан. Ийм л зүйл байгаа. Энэ тухай би бас нэг дэлгэрүүлж ярьдгүй ер нь энэнийг. Тэгээд тэр хүүхдүүдийн хувьд ч гэсэн өөрсдөө ажил амьдралтай тийм улсууд шүү дээ. Тэгэхээр тэрнийг ярих одоо хүсэлгүй сонирхолгүй ч гэдэм үү заавал тэр бүхнийгээ дэлгээд авах тийм шаардлагагүй гэж үздэг тийм байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдийн амьдралын улс төрөөс болоод эргэж оролцоо. Тэгээд тэр нэг тийм муухай юмтай холбоод байгаа нь ерөөсөө ор үндэсгүй шүү. Тэр талаар одоо нэгэнт эвчтэй мөхөд 7 жил боллоо. Одоо би бодож байгаа манай хүүхдүүд чөлөөтэй явах боломжтой шүү дээ. Ер нь одоо нэг 2 3 хүүхэд бол Японд явж одоо ажиллаж амьдарч сурж ажилдаг. Мөн энтгэхт бас нэг одоо сурч ажиллаж исэн. Одоо мэдээж хамгийн бага нь 20 хүрчлээ. Дээдтал нь 26 27 хүрлээ. Айлын эхнэр боллоо, айлын аав боллоо, хүүхэдтэй боллоо. Бид нар ч одоо маш олон ач нартай болох гэж байгаа шүү дээ. Болж байгаа. Жил бүхэн л одоо тийм сайн мэдээ дуулддаг. Болж өгвөл бид нар тэгээд нэгэнт хов зээгээр холбогдсон учраас тэр хүүхдүүдтэй одоо дэмжлэг үзүүлэх багч гэсэн тусалцаа болж ингэж л хамтарч явдаг.
Тэгээд эрэхтэй уулздаг. Ялангуяа манай хүн бол үргэлж холбоотой байж идэг. Тэгэл бид нар чинь заримдаа орой манай тэр тэгсэн байна. Энэ гэрэлж гин. Хөө тэр мэн төрөх гэж гин. Одоо ингээд хөрмөө хийх гэж байгаа мэн. Тэр сургууль цэрэгт явлаа гэл. Манай одоо хөвгүүд бол баг бүгдээрээ цэрэгт яваад ирсэн. Тантай уулзсны хахад асуухгүй гэж болохгүй зүйл юу вэ? Эрдэнэттэй холбоотой асуудал байгаа. Сая бас та ирснийхээ дараах нь Эрдэнэт үйлдвэрийн одоо Эрдэнэтийн 50 жилийн оролцоо явж байгаа шиг харагдсан. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал дээр та ер нь ямар мэдээллийг өгөх вэ? Маш олон асуудлууд яригддаг шүү дээ. Төрүүн бол нөгөө Эрдэнэт үйлдвэрийн 49 гэж байгаагүй л дээ. Тэр чинь Оросын холбооны улсад байсан 49% байхгүй юу? Оросын холбооны улсын өмчлөлд байсан 49%-ийг л Монголд авчирж байгаа. Ер нь тэрнээс хойш тэрнээс өмнө ч тийм том хэмжээний одоо хөв Монголд ирсэн юм байна уу? Одоогоор алга шүү дээ. Харин тэр 49% ирснээр юу болсон? Эрдэнэт үйлдвэр гэдэг энэ үйлдвэр чинь бүхэлдээ 100% Монголын өмч боллоо. Тухайн үед миний илэрхийлж ирсэн юм бол бид одоо тухайн үед Оросын холбооны улсаас авах тэр үйл ажиллагаа ингээд хийгдээд явж байгаа гэдэг тэр үед ямар ойлголт надад байсан гэхээр Эрдэнэт үйлдвэр ер нь өмнө байгуулагдаж байхдаа энэ үйлдвэр 30 жил ажилланаа. Нөөц нь 30 жил юм байна. Тэгээд ер нь цаашаага одоо ингээд хаалтын гэрээ хийгээд энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хаагдаад нөгөө Эрдэнэт үйлдвэрийг дагсан хотыг цаашаа яаж авч явах уу гэдэг асуудал үүсэх юм байна. Тэгээд ийм асуудал дээр хууль гаргадаг тэр улс орны засгийн газар одоо парламент нь анхаардаг байхгүй юу? Ер нь надад бол нэгдүгээр тийм ойлголт байсан. Хоёрдугаарт бидний хувьд бол Эрдэнэт үйлдвэр ер нь цаашаа сайн ажиллаад явах боломжтой. Нэгэнт айлын талд байгаа хувь нь ирэх ийм боломж гарч байгаа бол тэр хувиа одоо нутагтаа өөрийнхөө нутаг руу авах нь зөв шүү дээ. Тэгэхээр энэ дээр ярихдаа мэдээж бид нар бол сайн байгаа гэж ярихгүй шүү дээ. Ер нь энэ үйлдвэр одоо хаагдах төгсөж байгаа. Нөөц нь дуусж байгаа. Олон жил одоо сайн одоо явлаа. Хоёр талд одоо тэр мөнгө төгрөгөө төлж явлаа. Одоо бол энэ үйлдвэр бол ачаа болох нэ. Тийм учраас Монгол улс өөрөө аваад явж чадах нэ. 78 оноос хойш одоо явсан. Бизнес чи хойш өнөөдөр хүртэл одоо монголчуудыг авч явж байгаа үйлдвэр шүү. Харин тий 78 оноос хойш авч явсан. Тэгээд одоо эн чинь бараг л 40 хэдэн жил болж шít. Би л 79 онд Эрдэнэтэд анхудаа одоо 9 дугаар ангид орж илээ. Одоо хөдөө 8 дугаар анги төгсөөд ирж исэн. Тэрнээс хойш миний ах нар ажилласан. Тэнд маш олон хүмүүс ажиллаж исэн. Тэгэхээр энэ үйлдвэрийг ингэж авч явж байгаа нь тэнд ажиллаж исэн анхдагчид тэр хүмүүс үйлдвэрийн Монгол инженер техникчдийн одоо ажиллаж байгаа тэр хүмүүсийн маш том гавья. Энэ Эрдэнэт үйлдвэрийн 49-ийг авчирсан хууль зөрчсөн зүйл ерөөсөө байхгүй. Бүр энэ тэр 16 онд одоо тэр шийдвэр гарахаас өмнө 14 онд нь их хурал дээр төрийн өмчийн хороо тэгээд Оросын тэр одоо зохих байгууллагатайгаа яриад тэр хувийн асуудлыг шийдэх боломжтой гэд улсын их хурлын тогтоол гарсан байдгийг шүү. Бүр тэр тогтоолын дагуу явсан. Их хурал дээр хэрвээ мэдэгдээл хилцүүлэг өрнсөн бол манайхан ч тэгэл дайраад улс төржөөл энэ үйлдвэрийн 49 ирэх байтугай энэ үйлдвэрийн 49 одоо өдийд бол алга болцсон байгаа. Тэгээд тэр үед чинь бас сонирхож байсан газар нь Казахстаны талаас сонирхож байна. Мэдээж одоо Хятадын талаас асар их боломжтой газар сонирхож байна гэдэг ийм зүйл байсан шүү дээ. Тэгээд тэр хувийн хвшлийн байгууллагууд тэр талын одоо Эрдэнэтийн 49-ийг эзэмшиж байгаа тэр одоо байгууллагатай Оросын талын байгууллагуудаа нэлээд удаан хугацаанд яриа хэлцээр явсан юм билээ. Ер нь нэг зүйлийг хэлье. Бүр 1990 оны үед бид нар ардчилсан хувьсгал хийж яхад Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж байна. Монгол улсад татвар төлөхгүй байна. Ерөөсө бүх юм маань хоошоогоо одоо асар бага үнээр гарч байна. Тийм учраас ер нь энэ татвараараа тооцох юм бол Эрдэнэтийн хөв Монголд одоо Оросд байгаа хөв ирэх боломж байна гэдэг судалгаа бүр 90-ад оны үед гарч ирсэн. Миний одоо өдрийн тэмдэглэлд байдаг шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн Оросд байгаа одоо хувийг авах юм боломжийн талаар манай инженерүүд тэнд ажиллаж байгаа одоо идэвхтэй улсууд судалж гин ажиллаж гин гэсэн бүр 90 онд бичсэн миний өдрийн тэмдэглэлд байдаг шүү. Тэгэхээр энэ бол тухайн үед гарсан гинт гарч ирсэн асуудал ерөөсөө биш. Таны ерөнхийлөгчийн намын газрын дараагаар ажиллаж байсан цагаан гэдэг хүнтэй холбоотой асуудал энд яригддаг. Үйлдвэрээс одоо гаргасан энэ шороо дахин угаах одоо асуудал энд ярь байгаа. Тэгэхээр та энэ дээр бас яг юу хэлэх вэ? Энэ таны одоо оролцоо бий юу? Энэ дээр бол олон хардлага бас байгаа. За асуусанд баярлалаа. Тэгэхээр энд ямар ч оролцоо байхгүй. Ер нь тий нотлоод энд одоо хууль хяналтын байгууллагууд чинь энэ дээр хардаад одоо зарим нь одоо битэрийн хооронд чинь одоо байбраар бичсэн одоо ингээд юм ил боллоо гэж үзүүлээд тэрнийг ер нь хуулийн байгууллага тийм маягаар хэрэг зохиож
тийм одоо бичлэг үзүүлж ард түмний тархийг угаахад манай хуулийн байгууллага оролцсон гэдэг бол асар харамсалтай зүйл шүү. Мэдээж энэ улс төрд хэрэгтэй байсан байх. Тэр нэг 24 оны сонгуул болох гэж байгаа, намайг харлуулах гэж оролдож байгаа. Тэгээд Эрдэнэт гэдэг сэдвийг нөгөө тийш нь сэвэд ингээд авч явж байгаа шүү дээ. Ер нь Монголын улс төр өнөөдөр ямар эмгэгтэй байна гэхээр ерөөсөө нөгөө нэг одоо би бол цулам гэдэг цахилгаан шулам гэсэн үг шүү дээ. Цахилгаан тороол гэдгийг чинь цахилгаан шулам гэдэг байхгүй бус улс оронд. Би бол цулам гэж монголчилсан. Энэ цулам үржүүлдэг, тэжээдэг хэдэн мянгаар нь тэр мөнгө хайдаг ийм одоо систем Монголд бий болцсон байна. Тэгээд энэ уур амьсгалаараа дамжуулаад том асуудал ерөөсөө шийдэх бядгүй болцсон байна шүү дээ. Одоо тухайн үед хамгийн удаан жил 5 жил гаруй ажиллаж исэн ерөнхий сайд энэ үйл ажиллагааг явууллаа шүү дээ. Тэр үед Монгол улс мөнгөөр хахад цацж исэн. Одоо та бүхэн мэднэ шүү дээ. Тэр алтны үн нь 3 дахин нэмэгдсэн. Зэсийнх нь үн нь бараг 3 дахин нэмэгдсэн. Бидний үед чинь 5,000 8,000 байлаа шүү дээ. Зэс одоо өнөөдөр бараг 20,000 руу өгч гэнэ үү. Тийм одоо айхтар өндөр үнэтэй болцсон. Тэр үед одоо цаасан дээр нэг 14 мегач гэдэг юм уу тийм ээ. Тэр мөнгийг шатаагаад тэгээ тэрнийг тэр 70 их 80-аар нь хулгайлж идэж гадна дотн хилийн гадна дотн энэ одоо хөрш улсуудад хүртэл одоо завшиж хэдэн тэрбумаар нь Оросд одоо жишээлбэл өөрийнхөө нүүрсийг зөөснөөс төмөр зам тавиад зөөснөөс тэр унтнууд төрж байгаа. Монголын нүүрс хилээр гараад хятад тэрэн дээр ажиллаад тэр унтнууд төрж байгаа шүү дээ. Тэгэхээр би зүгээр энэ дээр нэг юм хэлэхэд нэг ийм юмар те улс төр хийдэг. Тэгээд нэг ийм цахим сошиал орчны юмд одоо толгой нэрэгдсэн юм шиг ингэж хөтлөгдөж явдаг. Ийм зүйл дотор ерөөсө бүгдээрээ уусаад орцсон ийм маягтай байгаад байгаа. Тэгэхээр ер нь муу зүйл, муу нь хэтрээд, муу зүйл нь ингээд яваад хүмүүсийн тархи угаагаад ирэхээр нийгмээрээ ихэнх улсууд бас тийм болж штэ. Гэхдээ сая би хөдөө явлаа. Уулзж байгаа улсууд, сая энэ далхаж байгаа улсуудыг харж байгаа үстэй. Зүгээр л хөө сайн байна уу? Та ирсэн ямар гоё юм бэ? Уулзлаа. Аз хэмэртэй өдөр байна гэл гэртээ оруулаад ингээд ерөөсөө Монгол улсын жирийн иргэд тэнд одоо муу юм ярьж байгаа, муухай тийм сэтгэл байгаа зүйл огт байхгүй байгаа штэ. А гэхдээ тэр цахим шулмыг хэдэн мянгаар нь үржүүлээл цаана програм алгоритм зохиочдөг штэ. Тэгэл элбэгд орж гээл нэр ороод ирэнгүүтэл тэрнтэй холбоотой хамаг хараалыг урсгах хэдэн мянгаараа урсж байгаа юм шиг харуулах гэж оролддог түүгээр улс төр хийдэг болцсон байна. Ингэснийхээ оронд тэр 70 их 80-аа хулгайлсан те. Монголын одоо тэр төсөв тэр юм ч одоо тэр тухайн 5 жилд дахиад 5 дахин өссөн байгаа шүү дээ. Ер нь энэ Монголын төсөв энэ одоо Монголын төр гэдэг чинь нэг тийм шүттэй тулам шиг болчихлоо шүү дээ. Ард иргэдийнхээ илүү гарсан хүмүүсийн хийж байгаа бүх юмыг сорж авдаг. Одоо хэдэн жилийн өмнө 200 мянган төгрөгтэй гараад 7 хоногийнхаа хүнсээ цуглуулдаг байсан хүмүүс ярьж шít. Одоо 500 мянган төгрөгтэй гарахад л чадахгүй болчиход байна гэж ингэтэл нь дор оруулсан байна. Тэгээ Монголын төр энэ юмыг идэж уух юм систем, завших юм, заваа юм болгоод тэн дээрээ тэр хүмүүсийн тархи угаадаг. Тэгээ тэндээ одоо нэг төлөөлөгч болгож одоо намайг оруулдаг. Өнөөдөр миний энэнийг яриулахгүй гэж л наадуул чинь үхэж байгаа шүү дээ. Яг үндэ бол бүр сүнсэн тойролж идэг байхгүй юу? Элбэгд орж ирэхээр би ямар улс төрийн албан тушаалд өрсөлдөж байгаа хүн биш үстэй. Дахиад нэг дарга зэрэг болох гээд байгаа хүн биш үстэй. Тэгэхээр Монголын улс төрөөс Монгол улсын дараагийн ерөнхийлөгчийн сонгуул болно шүү дээ. Болно. Ямар асуулт байна? Энд танд одоо оролцох урсгалдаг сонирхол юу? Уу юу гэж байх юм бэ? Чи одоо би ерөнхийлөгчийн албыг хаагаад одоо 2 жил 2 дахин сонгогдоод ард түмнийхээ дэмжлэгээр ажиллаад явсан. Тэгээд ажилласаа буухта 3 сар одоо энэ танай телевизтэй, Игэл телевизтэй хамтраад 3 сар би тайлангаа тавьж байсан ард түмэндээ. Тэгэд одоо 1-ээс 10 оноо өгөхөд ихэнх одоо миний тэр тайлан тавьсан тэр миний ажлын үзүүлэлт 9 оноотой 8-аас 9 оноотойгоор гарч ирсэн шүү дээ. Би хувьдаа боддог их хурлын гишүүд, энэ засгийн газрын гишүүн ажиллаж байгаа бүх хүмүүс заавал тайлангаа тавьж явах ёстой. Эрэхтэл бид нар эрэхтэл нэг сонгуул хийгээл баахан бижгэнж ирчээл дараа нь иргэдээ мартдаг, сонгогчдоо мартдаг байж болохгүй шүү дээ. Хийсэн ажлаа ярьдаг байх ёстой. Би 101 ажиллаж агсаагаад яг бүтээд үр дүн гарсан миний 101 ажил гэж одоо тайлан тавьж явж байлаа шүү дээ. Эх орондоо та нэлээд хугацааны дараа бол ирлээ. Ямар санагдж байна? Ер нь хэр өөрчлөгдсөн байна гэж нэгдүгээр бас асуумаар байна л да. Сайхан юм маш олон байгаа. Ирээд ингээд явхад яаж өөрчлөгдөв? Улс төр гэдэг юм уу одоо түрүүн би хэллээ. Манай улс төр энэ нэг цахим орчинд тэгээ тэр нэг ёс бус үйл ажиллагаа явуулдаг. Тэр улсуудынхаа одоо хэлэлцүүлэгч гэдэг юм уу тэр улсуудынхаа нөлөөллөөр улс төр нь явах гэдэг. Одоо нэг тийм том асуудал шийдэх нэг тийм бядгүй
нэг ийм хэлбэрлүү бий болгочих. Одоо хамгийн удаа ерөнхий сайдаар 5 жил гаруй ажиллаж байхдаа Монголын засгийн газрыг тийм болгоод хувиргацсан байна шүү дээ. Ерөөсөө Монголын хүнд сурталыг чинь 5-6 дахин нэмэгдсэн байхгүй юу? Одоо багш нарын цалин 6 дахин нэмэгдээгүй шүү дээ. Энэ хугацаанд тийм ээ. Эмч нарын цалин 6 дахин нэмэгдээгүй. А гэтэл төрийн тэр иддэг, тэр төрийн бүтцэд ойрхон байгаа тэр гэр бүл, тэр хүмүүс, тэр одоо хүрээллийнх нь л энэ Монголыг балалж яадаг. Тэгээд өнөөдөр тэднэр л баян байна. Одоо өнөөдөр тэдний мөнгө л айгүй цемент болж орж ирж байгаа, арматур болж орж ирж байгаа. Энэ Улаанбаатарын энэ эргэн тойрны уулын амуудад байшин болж босч байгаа шүү. Тэднэр л баян байгаа. Тэднэр л өнөөдөр тэр одоо цахим шулмуудыг хэдэн мянгаар нь худалдаж авч байна. Тэднэр тэргээрээ бид нар нэх мундаг улс төр хийж гин гэж ингэж харж штэ. Одоо өнөөдөр тий тэгтэл иргэдийн амьдрал ямар байна? Одоо энэ КОП гэдэг одоо том олон улсын хурал болж штэ. Энэ КОП гэдэг хурал дээр л яаж Монгол улсын нэрийг гаргах вэ? Би хувьдаа энэ хиймэл оюуны асуудал гэдэг одоо цаашаа ер нь энэ дэлхийн эдийн засгчнийг 2-3 хаан юмар дамжсан шүү дээ. Өмнө нь явж исэн тэр одоо хөдөө аж ахуй гэдэг мал аж ахуй, хөдөө аж ахуй дээр суурилсан тийм амьдрал хэдэн мянган жил явлаа. Дараа нь үйлдвэржилт явлаа. Одоо хамгийн том орж ирж байгаа дэлхийн эдийн засгийн бол энэ хиймэл оюун. Тэгээд энэ компьютер технологиор дамжсан. Одоо хүмүүс зурагт үзэж байгаа ингэж байгаа бол хүүхдүүдтэй хэл сургах хэрэгтэй. Гадагш нь явуулах хэрэгтэй. Юм үзүүлэх хэрэгтэй. Гадагшаа Монгол хүн явна, юм үзэн, ажиллана гэдэг буруу юм ерөөсөө биш ээ. Ерөөсөө биш. Би ерөнхийлөгчөөр ажиллаж исэн хүний хувьд ч гэсэн Монголынхоо нэрийг гаргаад сайнаар гаргаад явж байхад ерөөсөө буруу юм биш. Тэгэхээр яг энэ том хурлын үеэр бид нэг санаачлага дэвшүүлэх гээд байгаа байхгүй юу? Энэ дэлхийн дижитал эдийн засгийн нэг хэсэг болохыг Монгол хүсэж байна. Ингэснээрээ бид өөрийнхөө тусгаар тогтнол бие даасан байдлаа цаашаа баталгаажуулаад дахиад хэдэн зуун жил явнаа. Одоо энд сансарт одоо хүн аялаад ингэж явж байгаа бол тэн дотор Монгол хүн явж байгаасаа л гэж би боддог. Тэр дэлхийн дижитал эдийн засгийн одоо том тэндээс одоо дэлхийн эдийн засаг хэдэн 100 дахин өсөхийн магадлал байгаа. Одоо ер нь ойрын 10 жилд энэ эдийн засгийн асуудал бүх юм шийдэгдэнэ. Одоо та нарын энэ асуугаад байгаа, бие биенээ харлуулад байгаа зүйл энэ одоо бидний зовлон гэж үзээд байгаа зүйл ер нь 10 жилээс цаашаа бүр танигдахын аргагүй өөр болно шүү. Танигдахын аргагүй өөр болно. Тэгэхээр манай залуу үе, манай одоо иргэд эндээ бэлдэж ингэж ажиллаж явах хэрэгтэй. Энэ их том хурал энэ юмыг дамжуулаад бид нар бас өөрсдийнхөө санаачлагыг гаргаад одоо би хувьдаа ногоон дижитал дэд бүтцийн нэг хэсэг болёо Монгол гэдэг ийм зүйлийг тавьж байгаа. Монголд ногоон эрчим хүчний асар их боломж байна. Монголын энэ бодлого нь бас 30 гаруй жил 40 жил бид нар чинь бас чөлөөт эдийн засаг, чөлөөт сэтгэлгээ нээлттэй юм бодлогоор явчлаа. Тэгээд энэ хоёр том гүрний дунд байж байна. Тэр дата центр гэдэг зүйлүүдийг Монголд байгуулж болно. Монголд одоо тэр дэлхийн тэргүүлэх том технологийн аж ахуй нэгжүүд орж ирээд ингээд хамтарч ажиллаж болно. Тэрнийг түшээд Монголын залуучууд босч ирнэ. Шинэ үеийн залуучууд босч ирнэ. Шинэ эдийн засаг, шинэ хөрөнгө оруулалт гэдэг шал өөр юм болсон байгаа шүү. Одоо бидний энд ярьж байгаа зүйлтэй ерөөсө холбоогүй шал өөр юм байгаа гэдгийг би хэлье. Дахиад тэнийг одоо алхтаа тэмцэх газраас дуудах уу? Ер нь одоо та скопт оролцохоор бол ирсэн гэдэг юм мэдээллийг өчөөсөн тий анханасаа. Тэгэхээр одоо энэ хурлаас өндөрлөл буцах уу? Альсвал их орондоо байх уу? Ер нь ирж буцаад явна шүү дээ. Одоо ирж буцаад үнэхээр одоо хуулийн хяналтын байгууллагын зүгээс би өөрсдөд нь ч хэлсэн. Та бүхэн одоо асуух зүйл байвал асуугаараа. Би ийм одоо хаягн дээр байж байгаа. Ийм ажлууд хийж явж байгаа. Ийм төлөвлөгөө надад байгаа гэдэг зүйлээ одоо сая жишээлбэл авилгалтаа тэмцэх газарт маш тодорхой хэлсэн байгаа. Асуусан зүйлд нь хариулсан байгаа. Дахиад одоо ойрын хугацаанд дахиж уулзах уу? Тэрнийг би мэдэхгүй шүү дээ. Тий. Ер нь тэр нэг одоо нэг сургуулийн нэг хувьтай холбоотойч гэдэг юм уу тэр өмнө одоо хэрэгсэхгүй болгосон хэргийг хүчингүй болгосон гэдэг аянда прокурорын байгууллагад хуульч хүмүүстэй зөвлөж байгаад нэг хүсэлт тавих хэрэгтэй байна л гэж бодож байна. Өөр одоо илүү дотоо тийм янз бүрийн зүйлүүд алга байна. Манай одоо энэ хуулийн хяналтын байгууллагууд чинь бас хүн бүхний тарих угаалтаар явж байгаа тэр бүхэн дээр хэрэг үүсгээл тэгэл яваад идэг зүйл байхгүй шүү дээ. Энэ хуулийн байгууллагын ажилтнууд сурсан мэрэгжилтэй хуулийнхаа дагуу яг тэр сурсныхаа дагуу ажиллах гэж оролддог улсууд шүү. Магадгүй тэр удирдлага дээр нь байгаа төвшин томилсон барьсан хүмүүсийн зүгээс янз бүрийн дарамт ч юм уу янз бүрийн юм байдаг байж магадгүй. Гэхдээ яг хуулийн байгууллагадаа ажиллаж байгаа тэр одоо мэрэгжлийн хүмүүс бол мэрэгжлийнхаа дагуу ёс зүйтэй ажиллаа сайн хийхин төлөө явдгийн шүү. Тийм учраас энэ хүмүүсийг дэмжиж явах ёстой.